За авилгатай тэмцэх бол ганцхан авилгатай тэмцэх газрын ажил бишээ. Тэр дотроо 90% нь ер нь улс төрөөс засгийн газраас улс төрчтэй өөрсдийнх нь манлайлаас хамаарна. За тэгэхээр тэр хүрээнд би нэг зүйлийг хэлье. Сая Даштава дарга ер нь энэ төрийн өмчийн компаниудад гол авилгын асуудал байгаа. Энийг хянахад бэрх болж байгаа шүү гэдэг бас үг хэлж байна. За энэ бол үнэ. Одоо энэ бүтээмжийн менежер гээд сайн зориг мэд сайхан бишүүн бид 3 ерхий сайд асуулт тавьсан баг. Төрийн өмчийн 123 компани 400 бүтээмжийн менежер гэсэн орлого захирал статустай сардаа 5-6 сая төгрөгийн цалинтай машин ундаг. Сар тутам нийт дүнгээрээ 3 тэрбум, жилдээ 30 тэрбумын цалин, зөвхөн цалин шүү. Авдаг ийм албан тушаалтнууд томилж байгаа юм байна. За энэ бол улс төрийн авилга. Энэ намуудыг дугаа олох гэж байгаа. Найран дундаа идэж уух гэж байна гэсэн үг. За энийг бол энэ хүмүүстээр бол тэгээ авилгатай тэмцэх газар хуулийн өрөөндөө сайн хяналтаа тавиарай. Улс төрийн хүрээнд энтэй нь бол бид өөрсдөө тэмцэнэ. Гант төмөр Арцсан намын дарга бол ингэж хэлсэн байна. Бүтээмжийн менежергээ дотор нь манайхан хүнээ оруулж яагаад хянах гэж байгаамаа гэж хэлсэн байна. За дорчхонд хүн намын дарга бол манай намынхан дандаа ухаантай хүмүүс томилж байгаа. Манай намынхан бол аюу дандаа ухаантай хүмүүстэй учраас одоо асуудал гарахгүй гэсэн бэл. Тэгсэн мөртлөө бие биенээ зодоод нүдэд байгаа. Намын дарга нь хэдихтээ манай намынхан бол хүн зодох нь үүдгээ дандаа эхнэрүүд нь л нөхрүүдээ зодж яадаг болохоос ш. Манай намынхан бол хүн зоддгоо гэж яриад байгаа. Тэр айлын эхнэрүүдийг яаж гай арт түмний өмнө. За тэгсэн чинь сангийн сайд гарч ирснээр энэ 400 бүтээмжийн менежерийг томилсон чинь төсөвт ямар ч зардал нэмж гарахгүй гэж яриад байгаа. Энэ цалингүй ажиллах гэж байгаа юм. Би бүр гайхаад их юм. Ингээ ерөөсө худлаа яриад. За энэ дээр бол гол авилга бол яригдана. Миний санджаар 3 жилийн өмнө авилгатай тэмцэх газар төрийн өмчийн компаниуд дээр 10 их найдын авилгын асуудал байгааг олон түвшинд мэдээлсэн. Энэ бол 3 тэрбум долларын асуудал ярьж байгаа. За энэ ч үнэн бодиттой гэдэг нь бол одоо өнгөрсөн хугацааны бүх үзүүлэлтүүдээр нотлогдсон. Төрийн өмчийн нэг компани захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдчихсан. За энэ дээр одоо засгийн газар өөрөө бас манлайлж ажиллах хэрэгтэй Алтан гэрэн сайд таачиж. Авилгатай тэмцэх газар илрүүлээ шийтгэхэд идэг. Тэгсэн чинь нөгөө 7.5 тэрбум төгрөг сейфэндээ хураалгаад баригдсан Баттал гэж нөхөр өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм бэл. Богд ууланд амралтын газар шүү дээ. Тэгээ энэ одоо засгийн газар яагаад байгаа юм? Энийг тэр амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Мөнгө мэддэг сайд байх гэж байна. Өөрийг нь илчлээгүй төлөө богд уулан тэр үнийг амрааж байна гэсэн үг. Тийм учраас эзнийг нь олж шийтгэхээрээ цаашдаа эзэн их тодорхой харагдаад явцсан байлээ шүү.